Globus Globus подкастын сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За бид хэд өнөөдөр бас нэг залуухан ээжийг урьж авчирсан байж байгаа. Энэ залуухан ээж маань бас энд мэрэгжлийн сургуулаа төгсөөд мэрэгчлэр амжилттай ажиллаж байгаа охин байж байгаа. За сайн агуулаа. Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн минь, өглөөний минь, шөнийн минь. Агуулаа ямар ч гэсэн бид хэдийн урилгыг хүлээж аваад бидэнд бас өөрийнхөө мэдж сурсан эзэмсэж байгаа мэрэгжлийн талаар мэдээллийн талаар хуваалцах ирсэнд маш их баярлж байна гэж чинь. Агуулаа Германд одоо ингээд Германы нийгмийн халамж өндөр гэж ярьдаг тийм бус орнуудтай харьцуулахад бас өндөр ордог орнуудын тоонд орж явдаг шүү дээ. Тэгэхээр чиний хувьд энд одоо 7 жил амьдарсан хүний хувьд энийг чи баталгаажуулж хэлэх үү? Үнэхээр одоо нийгмийн тусламж өндөртэй газар уу? Эсвэл зөвхөн бүхэнд одоо нийгмийн тусламж гэж ингээд годамжинд явж байгаа хүнд туслаад байдаг тийм бас орн биш ах гэж бодож байна. Энэ тал дээр чи ямар мэдээлэлтэй мэдлэгтэй вэ? Мэдлэг гэхээс илүү мэдээлэл бас цуглуулжлаа нь одоогоор бол бүгдийг мэдэхгүй ч гэсэн баг хэмжээгээр мэдчихэл байна. Тэгээд хамгийн гоё ээлжтэй улс бол мөн гэж хэлнэ. Тэгэхээр бүх юмар нь тусалчдаг, хангачдаг. Дээрээс нь ганц бие заавуудад их тусалдаг. За тэгээд амьдралын болцоог ажил төрөлгүй байгаа хүмүүст нь бас тусалчдаг. Ер нь бол ихтэйчгүй. Одоо Монголынхаар бол бүбүүчин байх боломжгүй газар гэж ярьдаг Германыг. Тэгтэл байдаг л та. Тийм тэр тал дээр бол Герман бол хамгийн сайн. Тусламж үзүүлэх тал дээр. Хулангаас яг энэ сэдвэр асууж байгаа вэ гэхээр хулан өөрөө бас Германд Монгол дээр жоохон ингэж буугаад илээ, жоохон хүнд буугаад илээ. Өрх толгойлсон ээж нар аав нар гэж бууж байгаа байхгүй. Гэхдээ өрх толгойлсон ээж нар аав нар гэхээр нөгөө нэг ядарчихсан хөөрхийн нэг хүүхдтэйгээ байдаг ч юм уу. Тийм ойлголттой бас энэ байдгүй шүү дээ. Үнэхээр нөгөө гэр бүлээсээ салсан ч юм уу, эсвэл одоо өөр ямар нэгэн нөхцөл байдлаас болоод хүүхдээ ганцаараа асарж байгаа тэр хүнд зориулагдсан одоо нийгмийн тусламж амжиргааны мөнгө гэж бас олгогддог тийм олгогддог, олгож болдог юм бэлээ. Тэрийг би бол сайхнаас олж мэдээ. Тэгэхээр сайхнаас би яг нөгөө нэг хуцаагүй видтэй орж ирсэн болохоор тэгээд ингээд сураглаа мэдээд уншаад үзсэн чинь Германд болохоор өргөх толгоос аав ээж нар салсан эсвэл тэр хүн нь хаяад явсан тиймэрхүү хүмүүст зориулсан ганц би аав ээж нарт сар болгоны мөнгөнд тусламж үзүүлдэг юм бэлээ. Ямар байгууллагаас үзүүлэх үү? Юуганд амтаас? Тэр нь болохоор яг хотоос юуганд амтаас. Тийм захиргаанаас бүр цаанаас хотоос өгд юм бэлэг юм улсаас. За тэр нь болохоор жишээлбэл нэг хүүхэдтэй болвол одоо нэг хүүхэд тус болгон дээр 1-5 насны хүүхэдэд болохоор 174 евро өгд юм бэлээ. Хүүхдийн мөнгө нэмэх нь 174. Нэмэх нь 174. Хүүхдийн мөнгө болвол бас нэг дүн байдаг ч тийм 219 евро өгдөг байгаа хүүхдийн мөнгө гэж. Тэгэхээр сар болгон авдаг 219 еврон дээр нэмэх нь 170-ыг өгдөг гэсэн үг. Нэмэх нь 174 евро. За тэгээд 6-аас 11 насны хүүхдэд болохоор 232 евро өгд юм байна хүүхэд тус бүр дээр. Тэрийн явуудыг одоо 12-оос 17 гэхээр ихсээд 309 евро болт юм байна. Хүүхэд тус бүр дээр 300. Хүүхэд тус бүр дээр. Энийг болохоор 18 нас хүртэл олгоно. Одоо жишээлбэл ээж аав нас нь тусалж байгаа л. За энийг хэнд өгдөг вэ гэд хэлэхээр амьдралын боломжгүй. Гэтэ бас Германд амьдардаг ч гэсэн өмнөд тусалж болно. Эсвэл Монголд одоо нөгөө нэг салаад явсан хүмүүс байгаа. Эсвэл өнгөрсөн одоо хамт амьдрагч нь нас орсон тохиолдолд өгд юм байна. Тэгэхээр хулаа нэг тодруулж асуух юм байна. Чи сая хязгааргүй амьдрах одоо насан туршдаа амьдрах эрхтэй виза авсан учраас энэ боломж чамд олгогдож байгаа юм байна. Түүнээс зөвхөн ингээд виза сонгуулаад яваад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүст олгогдох боломж байдаг болов? Тэр хүмүүст бол олгох боломжгүй юм байлээ. Нэг бол Герман иргэн, нэг бол хуцаагүй визтэй болсон хүн гэдэг юм байлээ. Яагаад тэгэхээр одоо хүн болгон орж ирээл хүүхдэд дагуулж орж ирээл аваад явах боломжтой болохоор. Тэгээд эн чинь нөгөө юугүй одоо энэ өгж байгаа мөнгө мэн, тустай мөнгө мэн ямар ч татваргүйгээр орж ирдэг болохоор. Тийм байна. Айгу хатуу идэм байлээ. Хүүхдийн мөнгө авах гээд бас нөгөө гадаадын хүмүүс энэ тэнд одоо давхар бүртгэлтэй байж байгаа баригдсан энэ төр тохиолдол их яригддаг шүү дээ тий.
цагийн үр дээр. За тэрэн дээр бас болгоомжлолтой юм байна. Тэгээ хулангийн хувьд бол өөрөө бас ажил хийдэг мэргэжлийн сургууль төгссөн байж байгаа. Шүдний техникч мэргэжлэр төгссөн тийм ээ хулаа? Тийм, шүдний техник мэргэжлэр одоо ажиллаад 2 хагас жил болж байна. Яг төгсөөд. Хулантай ярьж байхад их гоё юм хэлжсэн. Ингэж нэг хэлжсэн хулаа. Би өглөө болгон босохдоо баярлаж босдгийг штэ ажилдаа явахдаа гэж хэлжсэн. Энэ бол маш их аз гэж би бодож байна. Яг тэр хүн өөрийнхөө дуртай ажлыг өглөө босоод ажилдаа явахдаа баярлж инээж босч ирдэг. Одоо 10 хүний хэдэн тэгж босч ирдэг би мэдэхгүй байна. Тэгээд өөрийнхөө хүсэж одоо дурлсан мэргэжлээ сонгосон юм шиг юм тий. Харин тийм амар азтай тэгээд өөрийнхөө хүссэн мэргэжлийг олж чадсан амар баярлалтай шүү. Тэгээд яг мэргэжил олоод яг сонгоход бол гэрийнхэн маань, ихчнэр маань айгүй их тусалсан. Тийм. Тэгээ миний мэргэжил болохоор айгүй удаан сурдаг. 3.5 жилээр. Тэгээд бас их өргөн өрөөтэй олддог юм шиг санагдсан. Тэгээ одоогоор бол бүх юм жоох өөрчлөгдсөн. Хэлний курс дор хаяж B1, B2-т суусан байх хэвээр, тэнцэн байх хэвээр гэдэг юм билээ. Булангийн хувьд бол герман хэл нэлийн өндөр түвшинд сурсан хүүхэд байж байгаа. Яа тэгэхээр хүүхэд байхдаа чи нэг иржсэн тий 91 жил болсон билүү германд? Тий, хүүхэд байхдаа нэг ирээд явсан. Тэгээ одоо Монгол руу гасан. Одоо хүүхэд болгоод дурсуулаад ярьлаа. Одоо хүүхэд байхдаа гэхээр чи хэдэн настайдаа ирж илээ? 13 таатай билүү 12 таатай би яг санддаг юм аа. Тэгээд ирчээд ямар ч гэсэн чам таалагдсан болохоор чи буцаад ирсэн баха. Бодвол тийм би бүр мөрөөдөж бараг өдөр болгон мөрөөдөж байгаа би буцаа явмаар гэж бодсоор байгаад зэж ирсэн байгаа. Бүр хүсэлчин байсан юм шүү дээ буцаж ирэх. Тийм. Хүсэлтэй мэргэжлээ бүр өөрийн дуртай мэргэжлээ сонгоод ерөөсөө нэлээ их хүсэл нь биелээд явж байгаа юм байна шүү дээ. Яг түв. За энэ хүслээ биелүүлэхийн тулд мэдээч хэрэг зүгээр ингээд дээш нь тэнгэр рүү хараад л хүсэл юм бодоод байсан чинь л ич хэдий оронд явж байгаа юм шиг болчих байх гэж бодож байна. Үүнийхээ төлөө одоо юу хийсэн бол юу хөдөлмөрлсөн бол ямар цаг зав гарцуулсан бол ямар бэрхшээл байсан бол ингээд залуу өөрийнхөө үеийнхэнд ч юм уу тий өөрийнхөө туршлагаас хойлоо ярих уу юу гэж бодож байна. Тэгээ. Ямар намайг туулуу. Миний хувьд болохоор аав ээж хоёр минь л аяг тусалсан байсан. Миний хойд аав тэгээ манай ээж хоёр ирэхэд маань тусалсан. Сурахад маань ч гэсэн тусалсан. Яагаад тэгэхээр би яг сурж авах хугацаанд манай хүү төрөөд нэг ойж хүрээгүйсэн. Хилжсэн би авс бэлдүнгээ. Тэгээд хичээлдээ явна, ажилдаа явна, өдөр шөнөгүй ажиллана. Шөнө цааш юм бэ гэхдээ өдөр алган ажиллана. Хажуугаар нь хичээлээ хийн. Яг тэгээ явж байхад бол энэ хоёр өнгөөр бол болохгүй бүтэхгүй явахсан. Тэгээд хүүхдийн хажуугаар зүуд усгаад одоо тэгээд ажиллаад явж байна. Хүүхд нь одоо хэдэн настай вэ? Манай хүү одоо 7 хагас. Сургуульд орсон ба шүү дээ. Тийм энэ жил 7 хүрээд тэгээд 1-р ангид орсон. За тэгвэл сургуулийн хүүтэй болсон байна. Цаг хугацаа айгүй хурдан юм аа. Бидний хулан санаж нь чамайг жоохон байхад ямар байсан би мэдэхгүй байна. Одоо чи надаас нэлээ олон дүү учраас мэдэхгүй. Миний үед хүүхдүүд ингээ гадаа явах тоглодог байсан. Тэгээ гадаа тоглолцоод орж ирэхгүй. Тэгээ бараг л ээж аав хамтлаа ирж оруулдаг. Тэгээ гамиг гарын сайрччихсан гадаа аягүй их тоглодог. Одооны хүүхдүүд болохоор эсэргээр нөгөө ээж аав нь гарч тоглооч гэдэг одоо гаргахад хэцүү болчиход ингэж яриад байгаа. Танай хүүхд төр ямар шүү энэ үнэхээр одоо асуудал болоод байгаа юу? Манай хүүхд алгаагүй. Эмээ өвөг амар сайн сонсдог. Бидний ер нь л өвөнд их сайн ордог болохоор гарыг ивэл гарна, орон ивэл орно. Тэгээл айгүй тийм намуухан төлгөө хүүхдэд тийм үү? Гайгүй. Тэгээ бид нар ч нөгөө нэг бүүнөрөө манай гэрийнхэн чинь 100 болохоор бүх ногоо жимсээ тарьдаг. Тэгээ том юм гартантай. Тэрэндээ бид нар бол байнгын гадаа байдаг. За тэгвэл ерөөсөө нөгөө боломж нь байгаа юм болохоор тий. Тий, ер нь бол их боломж нь байдаг учраас асуудалгүй юм байна. Чи ер нь тэгж сонсч ангийнхаа хүүхдүүд ч юм уу ер нь өөр эргэн тойрны хүүхдүүд гарахгүй компьютер ширтсэн хүүхдүүд болчиход энэ уцаа барьсан хүүхдүүд болчиход энэ гэж яриад байгаа шүү дээ. Герман ер нь бол тийм тохиолдол зөнд байгаа. Манай хүүч гэсэн бас үзнэ. Гэхдээ яг цаг тухайд нь үзнэ. Цагаараа л үзнэ. Тэгээл бусад үед нь бол тоглоно, хичээлээ хийн, номоо уншина. Ер нь аль эмээ өвөгийн гар дээр өссөн хүүхдэл шал андуул идэм билээ.
За тэгвэл нэг дуулууртай эмээ өвөгийн хайртай ач байдаг юм байна. Хулаа хоёул чиний зүгээс одоо саяны ингэж мэдээлээ шүү дээ. Өрх толгойлсон ээжүүдэд эсвэл аавуудад тий олгодог юм мөнгө гэдэг чинь энэ мөнгийг одоо хэдийн хэрэг хугацаагаар одоо энэ мөнгийг авах боломжтой байдаг юм бол жишээлбэл өрх гэр толгойлсон хүн маань магадгүй дахиад нэг амьдралдаа дахиад нэг сонголт хийгээд хүнтэй гэр бүл боллоо гэхэд энэ мөнгө олгохоо болчихоо ямар дүрм журм байдаг бол тийм тэрэн дээр болохоор хэрвээ хүнтэй суух юм бол төлөхгүй юм бэлээ. Яагаад тэгэхээр одоо хамтдаа тийм одоо боловсцооны мөнгө хуримтлуулж байгаа болохоор өгөх шаардлагагүй гэж үздэг юм билээ. Би одоо ингээд хүнтэй гэрлэхгүй ч юм уу ингээд ганцаараа амьдраа яваад байвал 18 нас хүртэл нь л өгөх юм билээ. Тэгээд манай хулаан хүнтэй гэр бүл болохгүй ингээл яваад байгаа юм биш үү? Хизээ нэг энэ цаг сохолох. Тавсан шүү. Найз залуутай болсон зураг байсан шүү дээ. Тийм бит хоёр ч нь одоо би найз залуутай үерхэд бараг 6 жил болох тийм. Тийм үү. За одоо ойлгочлоо. Ягаад гэр бүл болохгүй яваад 6 жил болоод байгаа юм. Тэгээд болсон манай сонсогчд манаас тоглоом ойлгодог сонсогчд байж байгаа хаа гэж бодож байна. Хулаа эмээ өвөн гэж ярьлаа. Ээж энэ одоо ар гэр нь одоо залуу хүний амьдрал маш их тус болоод одоо сургуулаа төгссөн байж гэн мэргэжлэрээ ажилласан байж гэн дээр ярьж хахад чи ингэж хэлжсэн шүдний техник яаж болсон бэ гэдгсэн чинь их гой сонирхолтой түүх ярьжсэн шүү дээ. Тэрийг хоёул манай сонсоогүй хүмүүст нэг сайхан яриад өгүүлэн чи юу гэж бодож байна. Ямар учраас заавал шүдний одоо техникч болох гэж зорьсон юм бол нэг шалтгаан байсан гэж ярьжсэн шүү дээ. Тийм за тийм. Наа яг Германд ирсэн байхад манай ээжийн дүүн гээд өнөр амьдардаг байсан. Тэгээд ээж минь жоохон тийм муу шүдтэй. Шүдэндээ анхаарч байгаагүй ч юм уу тийм. Тэгтээ бас хүний генд байдаг шүдний муудалт бол тэгээд яг тэр үед манай Америкт амьдардаг сайхан ихч маань хэлчихсэн. Ингээд гоё холландч гоё гарны эвдүүтэй юм чинь ингээ гоё ээжтэй шүд хийдэг чи гоё лабораторид ажилладаг чи цагаан халаад өмсөн бол яаж ингээд хэлжсэн. Яг тэр үед би яг тэр үед нь бодож исэн. Хүн нэрээ шүдгүүгээр яаж амьдрах юм? Яаж инээх юм? Яаж хүнтэй танилцахыг бодоодсэн ч амар чухал юм билээ. Ямар хүнтэй танилцж байгаа инээхгүй ингээ байгаад хэлтэй нэш. Хамт хоол иддэг ямар амаа ангахгүй идэлтэй нэш. Тийм тэгээ бодоод үзэхээр амар хэрэгтэй юм билээ хүний шүд гэдэг зүйлэл. Тэгээд яг тэр үеэс хойш би бодоол яваад идэг гэсэн дотроо мөрөөдөл миний мөрөөдлийн мэрэгчлэг л. Тэгээ Монголд очиод би 10 жилээ дуусгаад их сургуульд ороод их сургууль орохдоо би Мюсийн Герман хэлний ангид орсон. Тэр нь болохоор орчуулагч багш мэрэгчлэр төгсөх байсан. Тэгээд би ерөөсөө ямар сонирхолгүй байсан болохоор дундаас нь орхиод тэгээд Герман руу явна л гэж гүрийц. Германд бэлэн год ингээ гараад ирсэн байна шүү дээ. Тийм. За. Явуулна. Ер нь бол анх санаа нь бас ээжийн шүдийг гоё болгочихъя гэдэг айгу хөрхөн ботсон байгаа байхгүй тий. Ээж маань хүмүүс рүү харж инээхтэй. Чам тэг санагдсан юм уу? Ээж чинь хүн рүү харж инехгүй байгаа юм шиг санагдсан юм уу? Гүйлтэй. Яг ээж дээр бол манай ээж болохоор шүдэ хийлгэсэн байсан л та тэр үед. За. Ээж бол зүгээр шүдтээс яг зөв ингээ бодоод үтсэн чинь одоо хүний шүд муухай байх юм бол хүн рүү тийж харж чадахгүй нэж чадахгүй байх юм биш дээ гэж хэвлэн бодсон гэхүү дээ. Би чамд нэг юм ярьж хөө шүднээс болоод нэг юм хүн хэцүү байдалд орсон гэд. За. Ингэсэн Монголоос ингээд манай ихч ирсэн байхгүй одоо манай ихч манай сонсож байгаа. Манай ихч ингээд ирсэн чинь Герман явахдаа ингээд шүдэ аюу гой болгуулаад албаар шүдэ хийлгүүлээд ингээд ирсэн юм байна л да. Өмнөх шүдэ, үүдэн шүдэ. Нэг шүд хийлгэсэн гэж байгаа. Тэгээ ирээл нэлийн баталгаатай болцсон гэл ингээд ирсэн чинь Герман айлд бид нар өргөдөөд ингээд өглөөний бранч гэдэг урьсан байхгүй энд одоо өглөөний цай өдийн цай шиг тий дундуур нь. Тэгэл брёдхэн өгсөн чинь брёдхэн буюу манай одоо Монгол сонсож байгаа хүмүүс одоо талах пүлчгэн талах гэсэн. Германы пүлчгэн талах чинь гоё шарх гэдэг дуурдаг тийм атур штэ тий. Тийм байвал гоё штэ тийм ээ. Тэгсэн чинь тэрийг ингээл хатсан чинь шүдэн тэр пүлчгэн дотор үлдсэн. Хуглаад. Тэгээ өөрхийн амтаас нэрээ хэлж чадахгүй сонин сарайлаад би ярьжсэн чинь манай ихч минь яриха болоос суучихгүй. Тэгээд гарахад Герман хүмүүсийн асуугаа би асуух
гэж тохиолдсон. Тэгснээ нэг юм шүд мань ухраад унчлаа гэж хэлжсэн. Чи өөрхөн амт нөгөө Монголд амар мөнгөөр ингээл хийлгсэн чинь үнтэй шүдээ хийлгээд ирлээ гэсэн чинь нэг хатуу пүлж идэл шүдэн дунд тэр чинь өөрт нь аюу хүн тусч байгаа байхгүй нөгөө яг үүдэн шүдэн болохоор хонгож харагдаад байдаг. Тэгээ айлд ингээ хоолнд өргөцсөн байдаг юм асуудалтай. Тийм нэг инээдтэй ч гэх юм уу. Бид нарт бол ерөөсөө тэр чинь асуудал биш эсэн. Бид нар инээлтэл юу зүгээр штэ мөгөр штэ гэж тэр герман хүмүүс ч гэсэн тайвшруулаад тий. Зүгээр штэ энэ чинь гадаад үзмж гэдэг чинь ерөөсөө сайхан биш. Хүний дотор гэдэг чинь хүний дотор сэтгэлийн сайхан гэдэг чинь айгүй чухал энэ төр гэд тайвшруулаад өнгөрсөн. Тийм инээдтэй болж исэн. Чам дээр тийм шүдний онгонууд байдгүй хүмүүсээ. За манай имлэг дээр ирж байгаа зарим хүмүүс минь бас тийм хаяа тийм тохиолдолтой ирнэ. Үүдэн шүдээ цөм цохиулсан л ирнэ. Тийх үү. Тэгээд ер нь аль хөвгчлээ юм их болсноо. Гэхдээ яг миний болохоор дандаа хиймэл шүд хийдэг болохоор нөгөө нэг яг хүний нөгөө нэг амтай харьцдаггүй. Тэгээд хугарсан шүднүүдийг би ял засахгүй. Би бол яг хиймэл гэсэн одоо хүнд бурхнаас нэг 2 удаа шүд заяад юм байна л та. Эхнийх нь болохоор ингээд заамаа гэд сүн шүд одоо хүүхдийн шүднүүд өгдөг те. Дараа нь болохоор ингээд том хүн боллоо гэх том хүний шүд өг. Тэрнээс аашхын тэгээд одоо бадвал би өгдөг юм шиг байгаа. За. Нэрэ тийм биш тий. Тэгээ яг тэр шүднүүдийг хийдэг болохоор их буянтай ажил хийдэг биш тий. Ер нь аль буян ба. Хүсэх гэдэг одоо. За нэрэ тийм байх тэгж бас бодоогүй юм биш үү? Тэгэхээр бас их сайхан мэрэгчлээ шүү дээ. Хүн шүдээ илгэсэн хүн чи их баяртай гарч ирнэ шүү дээ. Ер нь аль айгүй гоё мэрэгдэл хийж чаддаг. Хийсэн дээрээсээ харамсаж байгаагүй. Тэгээд үргэлжлүүлээд өөр цаашаа бас сурч болдог мэрэгдэл болохоор айгүй сонирхолтой. Яагаад тэгэхээр одоо шүдний эмчийн туслах гэж бас мэрэгдэл гэдэг байхгүй юу? Одоо сувилагч те шүдний эмчтэй тусалдаг. Тэр хүмүүс маань болохоор цаашаа мастер хийх боломжгүй гэдэг юм лээ. Зүгээр нөгөө нэг мэрэгжил дээшлүүлэх юмнууд бол хийж болно. Миний болохоор бүр цаашлаад мастер хийж болдог. Хүсвэл CAD cam одоо бүх юм компьютер дээр байдаг болсон шүү дээ тий. CAD cam гэж мэднэ тий. Тэрүүгээр одоо жишээлбэл шүдийг сканердаа л шууд төрлөөр нь одоо компьютероор бүх юм ингээ хийчих болдог болсон болохоор CAD cam-аар бас их сургууль сурч болд юм билээ. 2 жилээ. Би чамтай бас яг энэ талаар яриад асуудаг гэж бодож байсан. Одоо сүүлийн 10 жилд чи 3D хэвлэх үйлдвэр машин гэж маш эрчимтэй хөгжиж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрний үр дүнд чинь бодвол нь шүд гэдэг чинь ерөөсө тухайн хүн зориулсан шүд биш шүү дээ тий. Уникат одоо хүн болгонд зориулсан шүд гэж нэг л удаа байна. Тэгэхээр 3D-гийн одоо ач холбогдол танах дээр бас нэлээд байгаа ах гэж би бодсон. Тийм нэлээд хөгжиж байгаа одоо бол аюул сан хөгжиж байгаа. Тэгээ аюул цаг хэмндэг. Аюул хурдан. За тэгээд их сургуулаараа төгсчих юм бол CAD cam одоо шүдний техникийн инженер гэдэг мэргэжлээр төгсч болт юм байлээ. Тэр нь болохоор яг инженерийн цалингаа авах гэсэн үг. Дээрээс нь ямар ч CAD cam дээр ажиллах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр аюул гоё юм байлээ. Чиний одоо ирээдүйн зорилго бол CAD cam дээр ажиллах гэсэн зорилго тавьсан явж байгаа гэж бодож байна. Дээр ярьж хахад нэг ямар ч гэсэн мэргэжлүүд дандаа ахиулж хийсээр хагаад хамгийн өндөр түвшинд нь хүрчээд Монголдо буцаж очиод өөрийн гэсэн лаборатори нэнэ гэд ярьжсэн. Ямар ч байсан дээр ярихад тэгжсэн тэр хүсэл бодол нь одоо хിവэрэ байгаа ах гэж би найдаж байна. Банк хിവэрэ. Банк хിവэрэ үнэтэй. Үнэтэй. Монголдо ол очиж амьдруу. Яг уу Монгол гээл нэг амар хүмүүс сүржигнэл ингээл идэг юм. Би бол их орондоо ядаж те ганц хийж чадах юм байвал хийж өгнө л гэж боддتي. Тэрнээс бол нэг тийм амар Монгол Германы ялгаач бол байхгүй л юм л да одоогоор. Гэхдээ яг их орондоо найз нөхдөдтэйгоо гоё чөлөөтэй ер нь Герман бол жоох уйтгартай л та. Залуучууд бидний хувьд бол жижиг хотод амьдардаг би.
Тэгээ ер нь бол найз нөхдөдөө уулзах нэлийн ховор. Одоо тэгээ корона гэдээ бас жоохон хитүүлэн. Тэрнээс ер нь бол Герман жоохон уйтгартай санагдаад байна. Хуланд маань болохоор Герман уйтгартай санагдаад байгаа юм байна. Анх эрэхтэй жигтэйхэн дэгжин ганга айгүй модны кул охин ирж исэн. Тэгсэн одоо их даруух хувцалдаг болсон гэдгийг хэлсэн шүү дээ. Тэг германчуудыг дагаад даруух ингээд хувцалдаг шүү дээ гэдээ ирээрсэн. Тийм. Айгүй гоё энгийн байх тусмал ер нь хүн биеийн дэвтэй юм байт юм билий. Тийм. Тэгээ хаяа бас гангалнаа. Тэг хүний сонголтчтой тийм ээ Монголд очиж амьдрах хүсэлтэй сайхан залуучууд байвал мэдээж монголчууд манд баярлал алгаад тосоод авах байлгүй. Ер нь бол миний бодлоор хизээч гэсэн Монголд очсон байхад яг цаг үеийн зөв үү биш үү гэж болоод байдаггүй гэж боддог. Яг тэгэхээр боломж бол угаасаа өргөлж байдаг. Боломжийг гаргах, боломжийг өөрөө олох гэдэг чинь өөр асуудал тий. Тэрнээс ер нь бол боломжгүй үе гэж бол байдаггүй гэж би боддог шүү дээ. Чи энэ дээр ямар санал бодолтой юм бэ? Тийм яг зөв. Ер нь бол хүн хизээч руугаа явна уу байна уу ер нь бол хинч тулгах албагүй. Тэрийг бол хүн хүслээрээ хийх ёстой. Тэгээд Монголдо очиж манай тийм Монголд болохоор лаборатори айгүй муу байт юм билээ. Шүтэн лаборатори. Тэрийг бол би айгүй гоё. Герман технологи, Герман техниктэй хамт би очиж харуулъя гэж үзүүлъя гэж боддог, мөрөөддөг. Тэр нь бол тийш миний зорилго бодож байна уу? Ер нь бол орсон байлээ. Зарим хүмүүс бол их л дэжгүй шүдний эмчнэр бол айгүй дэжгүй одоо имплантат энтрийн компаниудтай айгүй сайн хамтарч ажилладаг юм билээ. Тэгээд хараад үзэхнээ ер нь бол тэгээд ажлуудаа болж өгвөл гадаад руу захиалах гэдэг юм билээ. Яагаад тэр нөө техник технологи шал ундаа байгаа юм чинь. Одоо тэр нөгөө нэг хийж байгаа керамикийн хүртэл ингээд нэвтэршил нь өөрчлөд юм уу тий. Тийм шал ундаа гэж ярьжсэн би сонсч ирсэн. Тэгээд ер нь бол яг энэ техник технологиороо Монголд очиод ажиллах юм бол гадаад руу юм захиалах юм шаардлагагүй. Би яг Герман брендийг оруулах гэдэг биш. Герман техник тэр технологи тий тэр хийж байгаа техникийн л авч очих гэдэг. Зөв. Сайн байна. Тэгээд мөрөөдөд хүсээд тэмүүлээд явж байхад чинь ямар ч байсан үр дүн гарч ил таараа тэгээд сайн байна улаа. За хулан чөлөө цагаа яаж өнгөрүүлж яах жоохон уйдаад байдаг гэж хэлж спортоор хичээлдэг үү эсвэл манай хулан ч бас их гоё одоо гойлог битээ гэж ярьдаг Монголд тий гоё охин байдаг. Тэгэхээр загвар өмсөх гэж оролдож байна уу? Энд чинь бас нутдаг штэ. Янз бүрийн модны хувцас их өмсдөг хулан. Ер нь чөлөө цагаараа юу голцоо хийж байна? За би чөлөө цагаараа юу вэ? Гэрээ хандагаа картам орж чөлөө цаг өнгөрөх бас туртай. Тэгээд хаяа нэг бас гэрээрээ спорт хийн, йога хийн. Ер нь бол жоохон хөдөлгөөл хичээдэг. Яагаад тэгэхээр хүн чинь одоо ингээд өшөөшөг суугаа. Би одоо дандаа суудаг ажилтай. Лаборатори дотор ингээд байнгын суугаастай. Тийм болохоор ер нь бол жоохон би хөшөх маягийн болохоор ер нь бол байнгын хөдөлгөөнтэй хичээдэг. Тэгээд манай ээж минь айгүй их спортлог хүн л дээ. Сакс тоглолчин, тэгээ волейбол тоглолчин. Ширээний теннисэнд бол амар сайн тийм та мэдэн штэ. Тийм манай ээжтэй өөрөө ширээний теннистэй гартанда. Тэгээл би тийм ширээний теннисээ гаргаж тоглоно. Тэгээ ер нь бол болж өгвөл би хөдөлгөөн хичээдэг. Сакс тоглох сонирхолтой. Ер нь бол гарч дугаалах бас сонирхолтой. Ууланд авирах сонирхолтой бол ууланд бол ойрын доо бол сайн алхсан. Хүүтэйгээ найз залуутайгаа гурлаа. Айгүй өндөр дээр гарсан. Гоё юм билээ. Асын бараа ширтээд тэгээд бахан хашгирч мөшгөө. Хашгирах гэсэн чинь хүмүүс хажууд байгаа юм жоо санаад байгаа. Айгүй олон монгол хүмүүс заримдаа хашгирч болохгүй хэцүү юм гэдэг чинь Монголд хөдөө талд чинь. Би бол хаач хамаагүй хашгирна л да. Тэр одоо уулан дээр гарч ирж байгаа хүмүүсүүд айлгаа явах гэж бодоод. Айсанд бол өдөрчүүл одоо болорсон. Тийм хөөрхий амар мацаж орж байгаа байхгүй нүг амар өксүр уулын оройд ингээ бүр ингээ уяа гарan гэж татаж гарч ирдэг тийм уулахгүй юу. Тэгээд тэрнээс ч одоо хүн амт унаа хөтөлт яа. Болон хоёлоо буцаад чиний ажил руу чинь би бас орёё гэж бодлоо. Ер нь чиний өдөр тутмын хийдэг одоо зүйл чи юу байдаг юм бол тэг яг мэргэжлийн өдөржингөө ажил дээр юу хийдэг юм бол тэгээд танай одоо шүдний салбарт чинь
сүүлийн жилүүдэд огцон бас өөрчлөлт гарсан нь. Ер нь дэлхийн нийтээр юм аюул хурдцтай хөгжөд байна шүү дээ. Өнөөдөр шинэ байсан юм баг маргааш уучраад өөр технологи гараад ирэх жишээний зүгээр жишээ татхад. Тэгэхээр ер нь шүдний техникийн одоо салбарт сүүлийн жилд гарсан огцон өөрчлөлтийг нэрлэгүүлж юуг нэрлэх вэ? За огцом өөрчлөлт гэвэл одоогоор бол CAD CAM л байгаа л да. Шинээс бол одоо өөр нэг амар өөрчлөгдсөн юм бол байхгүй. Яагаад тэгэхээр нэг хуучин технологи техник нь айгүй сайн болохоор тэрүүгээр явсараа байгаа л ер нь үдээд айгүй удаж байгаа. Ер нь л нэг өөрчлөгдөөгүй. Тэгээ яг чанарын ялгаа бол гарч эхэлж байгаа л та. Одоо нэг төмөрнүүд, шүдний төмөрнүүд те. Одоо болохоор яг коронагийн үед бол манай нэг алтан шүднүүд юм байна. Амар үнэтэй болсон. Тэгээ тэрэн дээр жаа асуудалтай хүмүүс айгүй их мөнгө төлөх болчиход байгаа. Тэрнээс л стаар бол нэг өөрчлөгдсөн байхгүй. Тэгээ манай яг миний ажиллаж байгаа газар болохоор угаасаа л тийм жоохон хөгшин маягийн техник нь ч гэсэн жоохон хөгшин. Гэтэ тэр маяг маань угаасаа л байсан л тэгээ байхжуулна. Ер нь бол нэг хоцрогдоод байсан юм бол байхгүй. Тийм нэг өөрчлөгдөөгүй. Материалууд нь өөрчлөгдөөгүй юу? Ер нь шинэ илүү одоо байгаль дэлтэй материалгүй юу? Материалууд ч өөр байдаг шүү дээ. Бас керамик эсвэл бас өөр тэд нар бол яг хിവэрэл бол байгаа. Гэхдээ яг материалууд нь бас нөгөө нэг ямар компаниас гарч байгаас шалтгаалаад угаасаа чанарын ялгаа дандаа бий. Тэгээд сая коронавигоос болоод бол бүх юм угаасаа л үнэтэй болсон. Тэгээд за одоо нөгөө материал маань үнээр орох хэрэг нөгөө нэг хийж байгаа шүднүүд маань хүндээ очихдоо үнэтэй очиж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол тэрэн дээр л хүмүүс айгүй их асуудалтай байгаа л та. Үнэтэй болгоод шүднүүд те. Бол ер нь Германд химик шүд хийх гээд Монголтой харьцуулахад нэлээд өндөр байдаг шүү дээ. Магадгүй Монголд байгаа сонсогчд маань юм уу эсвэл Германд амьдардаггүй өөр орноос сонсож байгаа сонсогчд маань бол дундаж үн ханш ямар байдаг бол Монголтой харьцуулахад хэр одоо нэг дахин нугалсан үнэтэй байдаг болов хоёр дахин нугалсан үнэтэй байдаг болов? Би яг тэр Монголын дүн бол мэдэхгүй. Монголын ханшийг бол мэдэхгүй. Гэхдээ имплантатын үнийг бол Монголд бол 3 сая гэдэм билээ шүү дээ. Нэг ширхэг имплантаар нөгөө ясанд нь суулгадаг. 800 евро гэсэн үг тийм ойролцоогоор. Тийм яг 800 евро гэсэн үг. Яг энэ ч болохоор нөгөө хийж байгаа газар болгоноос өөр. За тэгээд яг орж байгаа ямар байгууллага, ямар компани имплантад суулгаж байгаагаас шалтгаалаад үнэн нь дандаа юм дээшээ доошоо. Гэхдээ яг дундаж үнэ нь бол 1000-аас 2000-ын хооронд байдаг тийм. Тийм үнэтэй. Тэр нь бол яг зөвхөн эмчийн талаас суулгаж байгаа үнэн дээрээс нь бидний бас хийж байгаа үн орно. Тэгэхээр ер нь аль нэг шүд 1500 доллар ээж болдог. Тэгэхээр бүх юмтайгаа. Шүд хийх гэхэд эрүүл мэндийн даатгал одоо тэр чигээрээ төлдөг үү? Эсвэл нь хувь хүн өөрөө 100% төлдөг үү гэдэг. Энд дээр чи мэдээлэлтэй бас зарим хийж магадгүй тийм үү? За тий. Юу хэлэхээс шалтгаалсан бас одоо даатгал бас хоёр хуваагдана ядаж хахад. Нэг нь болохоор улсын даатгал, нөгөөх нь болохоор хувийн даатгал гэх. За тий хувийн даатгал болохоор үнэтэй. Германы ихэнх хүмүүс нь одоо албан улсын даатгалсан байдаг шүү дээ. Тэгэхээр хоёул улсын даатгалаар жишээ аваад ирээ. За тий улсын даатгал нь болохоор яг юу хэлэхээс шалтгаалаад жишээлбэл одоо шүдээ цэвэрлүүлэх үйлчлэг авна гэвэл жилд нэг өнгөө. Нөгөө шүдний нөгөө нэг шинэн гэж ярьдаг. Одоо юм бүрхүүл юм ямар ч өнгөгүй юм бүрхөвч иддэг. Одоо шүдээ хавирхаас хамгаалсан, одоо шүд зуултаас хамгаалсан тийм материалтай тийм шүдний шинэ гэж байдаг. Тэр шинийг болохоор жилд бас нэг өнгөө төлдөг байгаа. Тэгээд яг ямар шүд хийхээс шалтгаалаа керамик болохоор уртлын үүдэн шүднүүд зөвхөн урт талтай паалн хийлгэхээр бол одоо нэг 2 дээдлийн доотлын ингээд ер нь бол нэг 8 шүд өнгөө. Тэрнээсээ хойш болохоор өнгөө жаах ингээд нэг хэсгийн төлөөд нэг хэсгийг өөрөө төлдөг. Хувааж ингэж хоорондоо төлдөг гэсэн. Тэгээд ер нь бол одоо төмөрөн шүд ингээ харагдсан шүд байдаг шүү дээ тий. Бүрхүүл одоо доотлын ингээд муу юм ингэж аваад хорхоо эзэн талын ингэж янзалж аваад дээр нь бүрхөвч хийж ингэж суулгадаг одоо төмөр нь харагддаг
шүжиг керамик шиг биш гэсэн үг. Тэр нь болохоор бас улсын даатгал төлдөг. Хэрвээ тэрийг бүтнээр нь ингэж керамик хийлгэж яг ингээд шүжиг цав цагаангой ингэж харагдуулахаар хийлгэх гэх юм бол тэрийг 100% өөрөө төлдөг байгаа. Алтаа талын араа хэсгийг яриад энэ тийм ээ? Араач байна бас уртлынх ч гэсэн бас тийм. Хэрвээ бүгднгийн ингээд тэр чигт нь бүрүүлнэ гэх юм бол одоо нэг шүдийг уртал хойдол хажуудал те бүх талаас нь цагаан өнгөтэй яг гой шүжиг харагдвал яг гэх юм бол өөрөө төлдөг. Зөвхөн нөгөө нэг харагдах хэсгээ те хойдол нь төмөр мөрчлөөсөө харагдах хэсгээ керамик болгоё гэж яах юм бол тэрийг талын одоо усаас төлөө талын өөрөө төлдөг байна. Ингээд нөгөө маш их хууль дүрм журам өндөртэй орны маань шүдний хүртэлтэй тийм шүдний үйлчлэл гэдэг болохоор Германд шүд хэлэх гээд одоо 3,000 евроор хэлдэг юмаа гэж шууд хэлж болохгүй тий 300 евроор хийдэг юмаа гэж хэлж болохгүй шүд өөр материал болгоно нь өөр эмч болгон дээр өөр мөч болгон дээр бас нэг өөр дүн яг зөв нэ гэд ойлголцлаа сонсогчтой байх тий зөв яг зөв мод монголоор дуусгах гэдэг үг өгдөг гэсэн шүү дээ. Гэтэл одоо Монгол маань одоо модны аяга өмнө явдаг болоод байгаа шүү дээ. Тэр зүг рүү асууж байгаа юм. Монголд байдаг одоо үеийнхнээсээ бас чамд суралцах юм байх юм уу? Эсвэл үеийнхэн чинь чамаас янз бүрийн зүйлээ асууж гэнэ үү? Суралцж гэнэ үү чамаас? Тэр тал нь илүү бэ нүү? Манай зүг болохоор нэг тийм асуудал модод тэ юу хэрэгжилж ийм нэг хамаагүй болтой санагдсан шүү дээ. Одоо миний үеийнхэн бол нэг тийм сонирхолтой биш. Миний доотлын үеийнхэн тийм одоо орчин үеийн хүүхдүүд гэж яриад байгаа шүү дээ, тий. Тэд нэр болохоор ер нь бол мод гэж юу юм, хувцлах гэж юу юм, тий. Нүрээ буудах гэж юу юм. Одоо гоё үнэртэй байх нь юу юм, тий. Бие яаж авч явах юм, яаж чөлөөтэй байх юм. Тэр тал дээр бол илүү чөлөөтэй болсон юм байна. Тэгээд би болохоор бол яг өөрийн гэсэн өөрийн мод гаргаад хутлаад явна гэж байхгүй л дээ. Гэхдээ яг хаяа нэг бас яг тренд болж байгаа хувцсматыг бол би сонирхно. Яг өөрөө хэмжээ. Одоо нөгөө нэг авч чадахгүй юмаа би авах гад арайд явах гэж чадахгүй юм чинь. Авч чадах юмнууд бол би аваад өмсөд хэрэгэлдэг. Одоо тэрийгээ би юуны тулд би ажиллаж байгаа л юуны тулд хөдөлмөрлсөн билээ те. Бас хаяа нэг бас өөрийгөө шагнах юм байна. Өөрийгөө баярлуулчихгаа гэж байна. Тий, өөрийгөө бас хаяа баярлуулчих. Тренд гэхээсээ илүү яг гоё тэр өмсгүүд надад ямар юу мэдрэгдэж байна те. Би илүү чөлөөтэй байна уу? Эсвэл би ингээ бие бариад байна уу? Энэ хувцас өмсгүүд би яагаад байна гэдгийг мэдэрч байгаа хэрэгтэй юм санагддээ шүү. Тэрнээс учиргүй сонсдог гэсэн үг шүү дээ. Төрсний дарсан юм чинь санаач зовхон байхгүй шүү дээ үгүйсэ. Яг зөв. Тэгээд учиргүй өсгөд тогломцоо бодох надад тухгүй те. Би нэг амар сүртэй лейди болох гээд одоо хичээг идчихэж байгаа юм шиг. Тэрний орнд бараг нөө сникс өмсчүүд бараг ингээ шогшоо явж исэн надад амар хөвгчлөлтэй цоглог. Тэгээд айгу залуу харагдуулдаг. Тэгээ би ер нь аль амар гутландаа ер нь бол анхаардаг, ер нь гутал цуглуулдаг байгаа. Их төвштэй. Цаг бас их цуглуулдаг сонирхдаг. Учиргүй нөгөө үнэтэй цаг маг гэхээсээ илүү хөөрхөн харагдсан цагаа ч юм уу тий хөөрхөн их харагдсан гутал мат тий заавал брэнд гэхээсээ илүү тийм. Гэхдээ брендийн хувьд гэхээр хүмүүс айгу буруу ойлголттой байдэн шүү дээ тий бас хаяа амар мөнгөөр авах гэж ядсан юм гэдэг ч юм уу тий авч чадахгүй юм авч чадчих юм уу тиймэрхүү юм сонсогдчих. Миний хувьд болохоор брэнд идэх чинь яг тэр хүний чадамж гэхээсээ илүү мэдэрж байгаа мэдрэмж нь чухал л та. Одоо өмсөө явж байхад гой санагдчихвэл яг болохгүй гэж чанартай юм чинь. Угаасаа чанар нь нэрээ дагаа чанар нь хамт ирнэ. Чанараа дагаа мөнгө нь үнэтэй тий. Тийм чадж байгаа тохиолдолд бол яг өөрийнх нь насанд тойрол тааруулаад авсан надад амар зүгээр санагддаг. Одоо насандаа таараагүй одоо би Gucci бариад яваад би гоё харагдахгүй. Насандаа таараагүй юм Dior барьчаад би ингээд хүүхэн шиг царайлаа явах. Миний нас арай болоогүй гэж боддог. Тэр болон минь та нэг хүүхэнтэй яриа хийгээд байж байгаа шүү намайг хүүхэн. Таны нас ч юм бол ирсэн байгаа шүү дээ. Та бол юу ч авч хэрэгэлсэн бол таны дур ахгүй юу? Ер нь бол тийм шүү дээ. Яг тэгэхээр хүн өөрийнхөө дуртай юм хийж байгаа болохоор зүгээр л хүнийг нөгөө
баярлаад байж байгаа бол тэр хүн тэгэл баяртай ахгүй тий. Тий. Нөгөө хүн харж ярьдаг тэр чи одоо модноос гарсан баха би бол тэгж бодож байна. Одоо хүнийг ярьдаг шүү дээ нөгөө гадаад үзмжээр нь эсвэл одоо манай холын сая хэллээ л дээ нөгөө юуг хэлж вэ нэг ойр сонсдог юм хэлсэн. Гахуулаад байгаа юм шиг гэсэн юу гэсэн. Тэр юм чи энэ тэр үгүй чинь хэлдэг шүү дээ. Тэгэхээр тийм юм ер нь модноос гарсан баха тэгж хүнийг илүү ярьдаг тий. Тэгж би найдаж байна. Хола бас нэг чамаас сонирхож асуух юм бэ. Ер нь ингээ гадны оронд явж байхад ч юм уу хаяада нэг бас урмын сайхан үг, магтаалын үг сонсох үе бас таардаг штеп гадны хүмүүсээс. Хамгийн сүүлд одоо тийм гоё магтаал урмын үг одоо комплимент авч исэн юу байсан бол? Яа намарччээ. Тэгвэл ойр даваагүй л марцсан гэх. Ойр дөрөөс нэг корона гээд нөө маск сонсдог. Би биенээсээ хол яваад ерөөсө хүнд тусалж магтуулах юм гарч ирсэнгүй. Ажил дээр би мастерасаа бол дандаа сонсдог. Чи бол амар идэвхтэй. Чи мундаг байна гэлээ. Баян хэлдэг болохоор нэг тийж амар магтаасан гэж бодоход хэлчихсэн. За чиний санаж байгаа нэг гоё магтаал ямар вэ? Ер нь Германд ирсэн цагаас заримдаа нэг юм хүнд урам зориг өгсөн гоё магтаал чинь бас хаяада тус олдсон шүү дээ. Тэр чинь дандаа л магтуулах байгаа юм биш. Зүгээр заримдаа нэг гоё урам зориг өгсөн гоё магтаал сонсч байсан уу? Манай болохоор нэг би шүдхиймэл шүдэ хийж дуусчаад те. Одоо нөгөө нэг өвчтөн дээр ороод ингээд хараад ярилцаад ингээд байж хаад над руу хараад бүр ингээд уйлжсэн хүмүүс зөндөө. Тэгээд та их баярлалаа. Би ийм гоё шүдтэй болно гэж төсөөлөөчгүй, бодоочгүй ямар гоё юм бэ гэж баярлал уйлал те. Өөрийнхөө шүдийг толинд нэг хараал, надраа нэг хараал нэг тэгжсэн үе бол байгаа. Тэгээд айгүй гоё урмын үг бас өгдөг манай захирлууд маань. Тийм захирлууд маань айгүй гоё байхаар бас хажууд нь бас хамт ингэж ажиллахаар айгүй бас урам зоригтой, айгүй дуртай ажилтай явдаг. Тийм. Ер нь ал тиймэрхүү урам зориг бол авдаг хаяа нэгтэй. Тэгээ бас хаяа нэг шоколад дарс виногоор дайлуулдаг. Өвчтөнгүүдээс авдаг. Тийм бэлэг авахыг бол зөвшөөрсөн байх уу? Нөгөө янз бүрийн манай герман буйна гэдээ бас орсон шүү дээ. Герман буйна маань салами юунд өгч жагаад хавхалд өгч жагаад ёстой болохгүй гэдээ аваагүй байсан шүү дээ. Манай халуун нөгөө олуулаа бөөнөрөө идэрэ гэж өгөхөр болдог. Тэрнээс яг нэг хүнд ингэж зориулж мөрүүлж бол хамаагүй авч болохгүй. За бас сонирхолтой юм бэ. Хулгай залуу хүн болохоор бас нөгөө Монголд байдаг шиг тийм парти болдог. Одоо ууж иддэг, наригдсан гэдэг, найзаараа явдаг, хөдөө гадаа явдаг тэр зүйлүүд мань жоохон бага тий нөгөө монголчуудаараа байх нь илүү өндөр байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр монголчууд мань тэгж явж идэг цаг нь энэ нар нь энэ хамаатан садангууд нь энд бас тэр гэр бүлэрээ байхгүй хүмүүс ч байж байгаа тий. Жоохон уйтгартай гэдээ сая ярьлаа. Энээс шалтгаалаад жоохон уйтгартай байдаг байж магадгүй санагдлаа. Гэхдээ сайнны хажуугаар сар эсвэл юм чинь бас хоёр талтай шүү дээ. Германд ер нь бас чиний герман орноос баярлаж явдаг одоо герман орноос таалагддаг зүйл байдаг болов уу гэж найдаж чинь тэр нь юу бол хэрвээ байдаг бол ер нь аль зөндөөлтөө хүн хүнийг одоо хүндэлж сурдаг. За тэгээд очиод баярлаа гэж хэлж байгаа. Сайн байна уу гэж хэлчихэж байгаа. Өглөөний мэнд, оройны мэнд те. Байнгын мэдлээстэй хүнд талархаад сурч байгаа. Тэгээ дээрэс нь хүнээс уучлалт гуйж сурж байгаа. Ер нь бол сурах юм айгүй ихтэй хүлээцтэй байж сурж байгаа. Одоо ажлын байрнаар гараад залуу хүмүүс чинь мэдхгүй би ямар ажиллаж үзчихсэн юм шүү. Юу ч мэдхгүй. Тэгээ айгүй хоцорж ирдэг байсан ажил дээр. Тэрэн дээр би айгүй шүмжлүүлээд яг тэрнээсээ хойш би амар цагаа барьдаг болсон. Ерөнхийдөө тэгтээ ажилдаа л үзэж ахиж хоцроогүй. Тийм тэгээд ер нь цаг барихыг зааж өгсөн байгаа. Өөр бас бус юм зөндөө манай хойд аав маань герман болох надад айгүй их зааж сургадаг. Одоо хүнтэй яаж харьцах уу те? Хүний яаж хүндлэх үү? Хүнээс яаж уучлах уу? За тэгээд үсрээд те бас ингээд яаж лууван тарих уу? Төмөс тарих уу? Ингээд яаж тарьсан ногоогоо услах уу гэ бүгдийн заагаад өгчдөг болохоор айгуу гоё идэг.
Амьдралд маань илүү нөгөө нэг амар болов дүт замыг надад гэж хурдцтай надад болоод өгсөн тийм тийм. байна шүү дээ тийм ээ. Тийм мэддэг юм зааж өгдөг. Хоол их сайн хийдэг тий. Хоолоо надад зааж өгнө. За дээрээс нь бас торт хийн тий. Тортоо яаж хийдэг гэж бүх юмаа заагаад өгчнө. Ер нь бол айгүй ажилласан. Алтны дээр Тийм зөвхөн болохоор шалгал харин шарлахгаал сайн байж таа. Ингээд ийм сайхан боломж байгаа бол хүн заагаад өгөө гэсэн хүн хажууд нь байж байгаа бол аль болох сураад авал чиний амьдралд хэрэгтэй байдаг бах та тийм ээ. харин тийм. Тийм мэддэхгүй гэдээ бас манай нэг сайхан үг гэж штэ. Болон өөрөө нээлттэй одоо манай хойд ав маань гэж ярьлаа л да. Хоёлоо ээжийнх нь одоо нөхөр нь гэж ярьлаа биш. Хойд ав гэхээр нэг жоохон хүндий хүйтий юм шиг зарим хүмүүс сонсогдох гээд иж магадгүй их сайн хүн таарсан гэд ярьдаг штэ тий. Тий хоёлоо одоо хин гэж нэрлж ярих уу нэг эвтэйхнэр эсвэл хойд ав гэж ярихаар зүгээр үү? Зүгээр яачгүй ш. За хүнтэй ингээд ээж нь одоо тэр хүнтэй гэр бүл болоод одоо тийм аавтай болсон байна шүү дээ. Дахиад нэг аавтай болсон байна. Тэгэхэд эхний үед чамд зөрчилдөөн ч юм уу ер нь ээжигээ харамлах сэтгэл ч юм уу нэг тиймэрхүү зүйлүүд гардаг байсан уу ах? Жоохон багтаа л гарчсэн. Тэрнээс бол Одоо хүүхэд байсан биз дээ. Тийм хүүхэд ахтаа л одоо бол нэг харамлаад байхгүй. Тийм айгуу дэжгүй. Яг монгол хүн шүү дээ. Бараг л монгол хүн. Монголд айгуу хайртай байгаа тийм ээ. Монгол болсон юм шиг байгаа. Монголчууд байсан хүнийг Монголд айгуу хайртай. Одоо Монголд очиж амьдрна мөрөөдөө л юм. Тэгтээ гарахаар Монголд очиж амьдрна гэж ярьсан гэж сонсогдсон үнэн үү тэр? Тэр үнэн. Тэгээд мөрөөд нь биелэх болтугай гэж бийж байна. За. Тэгвэл нь тэгээд ээж нь одоо дараагийнх нь аав нь ингээ бүгдээрээ Монгол руу явна гэсэн төлөвлөгөөтэй юм бид юм биш үү? Тийм. Монголд тэгээ байшин барьсан сураг байсан тийм ээ? Тэг төртөө очиод амьдрах байшингаа барьсан сураг байсан шүү дээ. Сайлаа бэлтгэр саваа бэлдээ гэд байшин нь бол байж байгаа юм байна. Тэгээд гэр бүлийн хүсье. Булангийн зүгээс өөр залуучуудаа сонирхуулаад ярих сайн дураараа тийм зүйлүүд байсан уу? Тэгээд яриахан мундах штэ ямар тэгээд. Одоогоор л яриад хамаал бүх юм тэгээд Google дээр бичээстэй гэдэг болохоор бараг уншиж байгаа. Юу юм? Яг татлаа үе хүмүүстэй хүүхдүүд бас байж байгаа. Гэхдээ герман хэлний одоо мэдлэггүй хүн бэжэг л хичнээн Google дээр герман дээр гарч байгаа мэдээллийг олоход хэцүү. Англи дээр бас уншиж болно л доо. Гэхдээ яг энд сурж байгаа, энд сураад төгссөн, яг тэр мэргэжлэр ажиллаж байгаа хүний туршлагаас сонсно гэдэг бас олон залуу охтуудын цагийг хэмжиж байгаа шүү дээ. Бас ингээд нэг сонсоод авчвал тийм бид юм гэсэн нэг жоохон мэргэжлийн хувь дээр үү? Тийм ажлын туршлага дээр. Ажлын туршлага дээр бол ер нь бол хэлний курсыг хийсэн байхад төгсөөд тэнцсэн байхад бол мэргэжил бол олдоход бол амархан. Ягаад тэгэхээр энэ ч бүх юм нээлттэй. Гэхдээ хүн болгонд бол өгөөд авахгүй сайн хайх ёстой. Одоо хэдийч хамаагүй өсөлтөө явуулаад 30 40 50 ширхэг бичээд явуулаад зөндөө олон одоо өсөлт гаргасны чинь хариу чи ирээ тий. Одоо нэг нь авъя ч гэдэг юм нөгөөг нь авахгүй гэсэн хариунуудад санаа зовхгүйгээр бүгднийг аваад тэгээд авна гэсэн хүмүүсээ ингэж зэрэгцүүлж бүгднийг тавьж агаад би яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг сайн бодож жагаад тэр мэргэжлээ сонгосон хамгийн чухал шүү л гэж захимаар юм. Тэрнээс бол нөө өөрөө хүсээгүй мэргэжлэр орчоод өглөө болгон ядарч босоод тий явмааргүй санагдал орой болгон маргааштай дургуун хурж тэгж ажилд явж сурах ямар ч шаардлагагүй. Яагаад тэгэхээр энэ чинь аюул олон мэргэжил үүдэг. Их сургууль сурах нь сураа явна. Аас бэлдэн хийх нь хийе явна. Тэгээ бүх юм нээлттэй болохоор маш сайн судлаад, маш сайн бодоод өөрийнхөө юу хүсэж байгааг тодорхойлчих юм бол тэрэндээ явсан нь илүү гоё. Тэгээд амжилтч
гаргана. Цаашаа мэрэгчлэгчтэй илүү хүсэлтэй болно. Зөв хүн дуртай юм хийж байгаа Тэгдэг юм бэлээ. тий. За баярлалаа. Угуулan чиний хувьд бид нар бас хийж байгаа подкастаараа ер нь анх Германд ирэхэд хэлний асуудлаас болоод ч юм уу ер нь жоохон хөвгчлөлтэй заримдаа нэг ганц хоёр эсвэл зарим юм андуураад ч юм уу инээдтэй зүйлүүд гардаг шүү дээ. Магадгүй одоо анх автаа танилцж байхдаа ч юм уу тэр үед тохиолж байсан хөвгчлөлтэй манай сонсогчдод сонирхуулж хоромхон зурж гэсэндээ инээд бэлгэлэх тийм хөвгчлөлтэй зүйл байна уу? За яг хойд автаа анх танилцчихсан гэсэн чинь би ээжээс яаж ч үсэн айдцیں гэж асууж ирснээр санаж байна. Германчууд ингээ нэг жоохон халзралттай хөшөрхөр генд нь байдаг нэг хаяа зарим нэг генүүд ингээ толгойных нь яг орой хэсгээр ингээ халзарчдаг. Тэгснэ хажуу талтай үс нургаад байдаг. Яа тэр үед нь би үсэн авахгүй штэ гэх. Тэгэд ээч чи юу ямар сайн үснээ засалттай юм бэ? Ээж инээгээл өнгөрсөн тэгээ хүүхд болохоор мэдгүй. Үс мэс гоо сайхан тэрийг санаж. Тэгээ дараа нь герман хэл сурцсан хойно өөрөө баг асуусан байлгүй. Асуух шаардлагагүй шүү дээ чинь. За тэгээд хулантайгаа өнөөдөр бас сонирхолтой сайхан сэдвүүдээр ярьлаа. Тэгээд хулантаа маш их баярлалаа. Ажилтны зөндөө их амжилт хүсье. Ямар ч гэсэн санаж хүсэж явж байсан юмнуудаас нь эхнээс нь биелээд эхэлсэн гэдээ би ойлголоо. Тэгэхээр ирээдүйх нь бас хүсэж зорж явдаг бүх зүйлд нь сайхан амжилт хүсье. Тэгээд хамгийн төсгөлд нь хулаа ер нь Германд ирсэн одоо ирээд 7 жил болж байхдаа гадны олон орнуудаар бас аялж явв. Гадны олон өөр орнуудаар одоо энд амьдардаг хүмүүс бол Европын ойрхон орнуудаар явцдаг шүү дээ. Бас нэг хаяадаа аваад тэгээ явж байгаа чиний нүдэнд бас Германд байгаагүй тийм сонио хачин Монголд оруулчмаар ч юм уу эсвэл Германд ч байсан болно. Бас Монголынхаа нийгэмд оруулах юмсан гэж олж харж исэн зүйлүүд байдаг уу? Хэрвээ санаанд нь тийм байдаг бол манай сонсогчтой хаалцав. Уул айгүй олон байт юм аа. Би нэг юм анзаарах айгүй дуртай. Тэгээд би нэг байгууллагт Германд одоо энэ хоттой практикум хийжсэн одоо нэг дадлага хийжсэн 2-7 хоногийн дадлага. Тэгээд яг хийж байгаа тэр үйлдвэр маань болохоор хогийн үйлдвэр. Би хогийн үйлдвэрийнх нь оффист нь сууж байсан. Оффист нь би 2-7 хоногийн дадлага хийж хагаад яг тэдний хийж байгаа юмнуудыг ингээд хараад сонсоод судлаад дотор нь байгаад үзсэн чинь одоо хогоо айгүй боловсронгуй хайж айгүй боловсронгуй цааш нь шийдэж өгд юм бэлээ. Тэрийг болохоор би айгүй гоё бас нэвтрүүлэл одоо гэхдээ Монголд баг ороод ирсэн байх гэж бодоод идэж ч одоо хогоо ялгаж хаях тийм. Цаасны хогоо нэг хаяад үгүй юм болов би сайн мэдэхгүй байна. Тэгээд пластик хогнуудаа нэг юмд хаяад тэгээд одоо жишээлбэл био хогийн уудтай тий одоо энэ цаас уутан дотор ингэж үлдэгдэл хоол тий одоо арилгасан төмснийхөө хогийг тий одоо яг ийм цаашаа био болж одоо цаашаа нөгөө компост болж тий тэгээ тэрийгэ боловсруулаад зардаг бас хүмүүст тэгдэм байлээ. Тэр компост яг зардаг мөнгө хогоо мөнгө болгодог гэсэн үг шүү дээ. Тий. За тэгээд одоо нөгөө нэг хамаг ямыг хамж хийсэн хог гэдэг чинь л одоо хаст мөл болоо явчихж байгаа тийм. Тэрийг болохоор ингээд шатаан жижиглэн уусхан одоо нунтагт хийж уусналт хийж ямар ч үнэр танаар уусхан ч гэдэг юм уу тиймэрхүү маягаар бүгдийг шийдэд өгчдөг. Тэгээ тэрэндээ болохоор нөгөө айл болгон мөнгөө төлөө явцдаг Германд тийм. Яг тэрүүгээрээ тэр мөнгөөрөө бүх юмаа ингээд зохицуулаад айгүй гоё ингэж дараатай бүх юм ингэж хийдэг нь айгүй гоё таалагдсан. Одоо өдрөөр ингээд өөр газраас очиж авдаг тий. Тэр өдөр тэдэн цагт хийж аавна гэдэг айгүй том плантай. Тэгээ хүмүүс нь ч айгүй ажилсаг, айгүй олон тооны ажлын байртай ер нь их гоё санагдсан. Машин нь ч ихсэн айгүй гоё. Тэгээ үйлдвэр нь хамгийн гол нь тэр хог хаягдлаа аваачиж байгаа үйлдвэр цаашаа үйлчлэгээ явуулж байгаа үйлдвэр нь ч гэсэн хотоос айгүй хол. Тэгээд тэр нь аль айгүй таалагддаг. Тэрийг би бол Монголд айгүй гоё нэвтрүүлэл гоё л болно ах гэж бод. Уул нь нэг тийм олон хүн амтай биш болохоор хогийн тийм юм уул нэг амар асуудал болохгүй ах гэж бодсон. Боломжтой тийм ингэж хэлж дээ. Үйлдвэрлэл боломжтой байж магадгүй байхгүй юу тийм.
Үйлдвэрээ орно шүү дээ. Тэгвэл ингэж ойлголоо зөв хулаа. Чиний ажиллаж байсан хогны үйлдвэрт чинь бүх төрлийн хог очдог гэж ойлгочлоо зөв үү? Одоо Тэр манайх болохоор юу байсан? Бүх юмыг хамаж хайдаг нэг rest mill тэр био мэл авдаг. компост нөгөө нэг бордоо олж ийн гэсэн үг шүү дээ, тий? Бордоо болгочихдог. Тийм бордоогоо тэгээ цааш нь зардаг тий. Цааш нь хүмүүст өгдөг. Эсвэл энэ хот хөгжүүлэлтийн газартаа хандуулдаг ч юм уу тий. Тэгээ энэ чинь хот хөгжүүлэлтэнд чинь бүгдээрээ явж энэ мод одоо бүгдийн тайраа явуулдаг цаана усаасаа бүх юмаа янзлаа явуулдаг болохоор гардн одоо хотын товчлолтоо хийхэд тэндээсээ бордоо энтер авчдаг гэдээ ойлголоо. Цаасны хог очдог байсан танад? Цаасны яг тусдаа үйлдвэр байсан. Тэгтээ хамтарч ажилладаг юм билээ. Тэд нэр болохоор цаасаа бол ингэж цаашаа худалдсан билээ үйлдвэрлэчихэд. Цаас бол угаасаа үнэтэй шүү дээ, тий? Тийм болохоор цаасны хог тэгээ пластик хог Германд бол авахтаа үнэгүй авдаг, тий? Цаасны хог одоо нэг айл гэхэд айл өрхөр нь Монгол хүмүүстэй жоохон дисталт мэдээлэл өгөхгүй тий. За нэг айлаар хоёлаа ярээ. Айлаас чинь 4 төрлийн хог гараа явдаг шүү дээ тий. Ихэнх ер нь бол нийтлэгээр бол 4 төрлийн хог гардаг тий. Шар тагтдаг буюу одоо пластик. Шар тагтдаг. Одоо тий пластик нь болохоор цаашаа үйлдвэрлэж болох бүтээгдэхүүн бас юм. Пластик дундаа бас цааш нь үйлдвэрлэж болдоггүй гэд пластик бас байдаг байхгүй юу? Түгж байдаг аа. Тий. Тэрийг яг ингэж ялгаж хийвэл илүү тохиромжтой гэсэн үг. Танай тэр ажил дээр чинь пластикны хог очдог байсан уу? Тэд нэр харин пластик тэгээд цаасны хог хоёр нь тустай авахгүй юу? Тэгтээ хамтарч ажилладаг юм байлээ. Тэгээд үйлдвэртэй холбоотой ажилладаг гэсэн үг байна. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол Германд бол хогийг маш сайн ялгаж хайдаг тий. Та мэдэн шүү дээ одоо очоод тэгээд цаасны хогоо ялгачих. Тэнгуүтлаа пластик ялгачих байгаа. Шилнүүдийг бас ялгаж хайна. Цагаан, бор, ногоон тий? Өнгөөр нь ялгаж газар маань болохоор ерөнхийдөө айгүйх ингээд супермаркет руу явж хахт ч юм уу ерөнхийдөө хүүхэн дээр нь үйддэг тий? Бэждэг тий тэр контейнер нь тий. Сайн дураараа хизэж хамаагүй авчид хаяна гэхдээ шилээ хаяхтаа бас цагтай нартай яагаад тэгэхээр хүний одоо шил хаяхаар чинь чимээ гарна хагарна. Тэгэхээр оройн цагуудаар болдоггүй, бүтэнсээ өдөр шил хайж болдоггүй гэдээ олон зөндөө дүрмтэй байдаг. За тэгээд өнөөдөр хуландаа маш их баярлалаа. Ажлынхаа дараа ингээд цаг зав гаргаад ярьж байгаад маш их баярлалаа. Ингээд сонсогчтой бас их баярлалаа. Багч гэсэндээ мэдээллийг одоо хулан бит хоёр өгсөн байх гэж найдаж байна тийм ээ хулаа. Тэгээд авах хэрэгтэй зүйл байвал нь одоо аваад аль хэзээний Монголд мань орцсон юм байвал тэгээд бас их илүү бид нар баяртай тийм ээ. Аль хэзээний орцсон юм байна. Одоо хог ялгадаг машин байдаг болсон юм байна гэдэг. Орцсон бол маш сайн хэрэг. Ингээд өнөөдрийн подкастыг өгөр өндөрлөе гэж бодож байна. Дараагийн дугаар болтол баярлалаа. Баяртай сонсогчдоо. Баяртай. За сая манай сонсогчдод бас хэлсэн манай хулын их сайхан охин байдгаа гэж. Болон одоо гадны залуучууд чамайг сонжуурхаж харж явах юм уу? Тийм хүмүүс олон байна уу? Одоо Монгол төр бол араас нь гүйдэг тийм гадаад найз залуу байсан бол гүөхэл найз залуу байсан бол гүөхэл байсан баг гэхдээ би ч нэх анзаардаггүй болохоор гайгүй гэхдээ нэх амар бол биш ээ.